SV podcast-ийн 2 дугаар бүлгийн 25 дахь дугаар. Тэгээд ямар ч сан манай бас өмнөх дугааруудыг үзээд бид нартай хамт байдаг, биднийг доромжилдог, биднийг хайрладаг, биднэр дээр сэтгэлдээ үлдээдэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаарт Кранист охин учрал оролцож байна. Вау! Галанцуу ярин шиг амар ингэ галаадчих юм шиг тий. За учрлаа. Ирсэнд баярлалаа. Баярлалаа. Бас урсанд баярлалаа. За манай подкастыг ер нь өмнө зүгээр хамаагүй рилийн чамаагүй ер нь үзчихсэн үү? Нэг хайлт үзчихсэн. Нэг ихч нөгөө ирчүүдийг яадаг хайрлал өрөвддөг гэх тэр хэсгийн талыг хайлт үзчихсэн. Ер нь юу шүү манай подкаст одоо янз бүрийн одоо ажил мэргэжилтэй хүмүүс ордог, жүжиг дуучид. За тэгээд шашны байгууллагаас хүртэл хүмүүс оролцдог, ютуберүүд оролцож байна гэдэг ч юм уу те. За магадгүй өнөөдөр бас бүр кранист оролцож байна те. Кранист охин оролцож байна. Тэгээд тийм болохоор яриа маань маш гоё чөлөөтэй явагдахыг бол хайлуулах хичээдэг. Тийм болохоор гоё чөлөөтэй байгаарай гэж хүсмээр байна. Тийм өөр юм байхгүй. Учир л тэгээд бас нэг зарим хүмүүс бас мэдэхгүй байж магадгүй өөрийгөө ойлоо товчхон танилцуулаад ярианд оройдгоо. Наа учрал гэдэг. Би одоо 21 настай кран оператор мэргэжилтэй. За учрал мэдээж хоёул өнөөдөр жоохон караван чинь ажил мэргэжлийн талаар ярих бах тий. Эхэнд нь ингээ асуучмаар байна. Хэдэн жил мэргэжлэр ажиллаж байна? 3 жил. 3 жилдээ одоо. Одоо яг ингээ 3 жил. За мэдээж энэ асуултыг үгүйсээ заавал асууна. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Манай нөгөө ахч хоёр каранист. Хоёлаа. Тийм тэгээд ахчиг хоёр нь хараал каранист болсон. Манай нөгөө аав хоёр дунд каранист байхгүй. Хоёлаа. Тийм. Тэгээ нэг нь 20 хэдэн жил явж байгаа, нэг нь 10 хэдэн жил явж байгаа. Бас эмэгтэй хүмүүс байсан уу? Нэг нь 20 хэдэн жил явж байгаа нь эмэгтэй, 10 хэдэн жил явж байгаа нь эрэгтэй. Тэгэхээр ер нь 10 жилтэй байхдаа багасаа ер нь дуртай байсан гэж ойлгож байна. Аагүй. 10 жил тахта ер нь бол барилга карамаран ер нь мэддгүй байсан. Тэгээ сургуулаа төгсөөд ер нь хүүхдүүд жан ихэнх нь нөгөө гадагшаа явъя ингээд хийж яадаг штэ боддог штэ. Тэгэл ихчтэйг ярилцж байгаа л ер нь гадагшаа явж ажилт юм уу сурд юм уу гэдгсэн чинь. Үгүй ингээд манай ингээд мэрэгжилээдэг эмэгтэй хүнсэндээ гоё цэвэрхэн тэгээд гадагшаа ингээд хүний нутагт очиод тэгэж ажиллаж ингэж ажилласнаас Монголд очсондээ ингээд ажиллаад амьдарч болно гэд. Тэгэл ер нь барилгын салбарт л орсон да. Ингээд ер нь тэгтээ чамаас маш олон хүмүүс асуудаг хэлтэй ингээд би ингээд барилга дээр ажилладаг. За каранист ингээд хийхэд хэцүү байдгүй гэж асуудаг. Хэцүү байдгүй гэж асуудаг. Тэгээд хэр хэцүү вэ? Тэгээд эрсэл нь яадаг вэ? Одоо тэгээд юугаар сурж энэ 10 жилийн хүмүүсийг асуудаг. Одоо дөнгөж нөө 8 төгсөж байгаа 9 рүүгээ орж байгаа тэнгуул ингээд цаашаа сурах уу эсвэл коллеж руу ордон штэ. Тиймэрхүү хүмүүсээс их орж ирдэг. Бараг нөө каран болох хүсэл мөрөөдөлтэй их нь холгоо. Тэгэж их орж ирдэг тийм. Чи гэхдээ одоо чинь одоо нэг ер нь 9 дугаар ингээд төгсөж байгаа хүмүүс их хвчлээ асууж байгаа тийм. Дөнгөд тэр хүмүүс ингээд за яагаад кранист болох хичээ ямар хөө вэ? Цалин ямар хөө байдаг вэ? Амьдралаар баталгаатай ч юм тиймэрхүү асуулт за магадгүй асуудаг байх л та. Дөнгөд тэр хүмүүст яг сэтгэл зүрхээ дэвсээд ингээ гоё чөлөөтэй тайлбарлаад хэлж өгч чаддгүй. Би юу. Тэгээ ер нь жоохон хүүхдүүд асуухаар л голцоо хэлж өгдөг ер нь гэхдээ одоо дөнгөж 8 дугаар ангигаа цаашаа одоо ингээд сураад одоо хүн ингээд бодол нь өөрчлөгдөн штэ. Тийм болохоор ингээд ганц юм хараад энэ мэрэгчлэн амархан юм байна, энэ гоё юм байна, энэ өндөр цалинтай мэн гэж ер нь бол тэгж бодож орж болохгүй. Тэгээд түнэрт ер нь 10 жилийн хүүхдүүдэд хэлдэг юм а. Ер нь битгий ер нь юмд дулаараад гоё санагдвал тэгж битгий ороор ер нь тэгээд их сургуультай суугаад тий барилга талтай юмар бол инженер ч юм уу. Дээд боловсралтай болоор л гэж хэлдэг шүү дээ. За хоёлаа яг энэ талаар ярь заяа. Одоо ингээд ахна миний хувьд ингэдэг байсан заяа. Одоо ойлсаа нэг нүгээр. Миний үед болохоор нэг 9 дугаар ингээд төгсөөд коллеж руу орж байгаа хүмүүсийг нэг муу сурлагатай. Одоо коллежд болж бүтэхгүй юмнууд байдаг гэх юм тийм яриа байдаг. Чиний үед тийм байсан уу ер нь гэхдээ? Байсан. Багш нар зарим багш нар нөгөө бараг яэшээр нөгөө амьдралаа шийдэх ухааны мэрдэг байсан шүү дээ. Одоо бараг одоо яэштэй бэлтгэхгүй бол яэштэй маа оноогоо явахгүй бол өстэй амьдралчинд ороод бол ингэн тэгэн тэгэл 9 төгсгöd нэг улаан шугам гэж яддаг байсан. Тэр үед манай багш нар чинь тэгэл улаан шугамд орж чадахгүй бол тэгэл өстэй коллеж руугаа яваад ингэрээ тэгэрээ иймэрхүү байдаг байсан. Тэр нь тэгээд коллежид орлоо, тэгээд 9 төгсөө тэгж орлоо. Бүгдийн амьдрал уруудаа тэгж явахгүй шүү дээ. Тэр чинь угаасаа хүү хүний юу? Яг үнэ баярлалаа. Би чамаас яг наа үгч л хэлээ. Багш нараа сонс. 9 дугаар анги төгсөөд коллежид орж байгаа хүн болгон муу хүн биш. Нэгт тэнд маш олон сайхан мэрэгчлүүд байгаад. Одоо чинь
том тэрэгний операторууд бол бүгдээрээ коллеж сургаад төгсөж байгаа тий. Тэрийн сайн. Тэгээ ер нь тийм шүү заяа. Тэгээд энэ гагнуурчин ч юм уу ингээд айгүй гой мэрэгчлүүд бидний авдгаас 2 3 дахин өндөр цалинтай айгүй гой амьдралаа аваа явж байгаа маш олон залуучууд байгаа гэдгийг аханд үзсэн ер нь аль ч утгаар гой нөлөөлж хэлж байгаараа тэгээд багш нар зэн хүүхдүүдийг багаас нь ер нь бас тэхээ болмоор байна тий. Хүүхдүүдийг 9-р анги төгсөөд коллеж руу оруулж юм уу сурлахтан чи тэнд болж чадахгүй хүмүүстэй нийлнэ. Чи тэнд ингэж тэгэж буруу замаар явна гэсэн одоо ойлголтоо манайхан болоорой гэж хэлмээр. Гэхдээ бас харьцангуй гайгүй болж байгаа хөө гэж найдаж илээ. Гэтэ ер нь хоёр талтай л ахaltaа тий. Зарим багш нар нь яг нөгөө ингээд энэ хүүхдийг одоо их сургуульд сураад явахар хүүхдээ байвал ингээд хурцлж аваад ингээд явуулж игээд жоохон бас тэгэж байж болно. Зарим нь болохоор бүр ингээд чи яста 9 төгсөөд хичээл ном их гол чи яста ингэж явна гэд тэгээд ер нь бол юм болгон хоёр талтай. Ийм бас байж болно. Баярлалаа. Тийм ээ тийм болон бас хоёр талтай шүү. За одоо хоёлаа ажил мэргэжлүүлж буцаагаар. Ер нь уйлрлын чанартай. Уйлрлын чанартай. Хавар эхлээд намар тус. Өвөл яг ингээд өвлийн эхний сар дээр ч юм уу намрын сүүлийн сар дээр тэгээд тусч. 3 сараас нэг 10 сарын хооронд ч юм уу тэр хавцал байгаа. 10 11 сарын хооронд. Тийм 10-аас 11 сарын хооронд. Эрсдэл хэрвээ. За эрсдлийн талаар хэлээрэй. Карааны мэргэжил нь бол эрсдэл өндөр штэ. Тэгээд буруу хөдөлгөөн ихэд наандаж одоо хүний ингээд амнаас эд хөрөн бүх юм хариуцж байгаа. Тэгээд буруу хөдөлгөөн ихэд хүн дараалчж магадгүй, хүний гар авчаа ичж магадгүй. Өөртөө зэндээ буруу застай салхитай үед ингээд дэшээ доошоо бууж захт ингээд гар алдах ч юм уу хөл ингээд хий гიშгэх тохиолдлууд ер нь бол байдаг. Тийм. Тэр нь бичлэгэн дээр харахад л хүмүүс ингээд амархан харагддаг юм шиг. Өөстө амарх юм бэ, чадах юм бэ. Тэгээ яг ингээд бодит амьдрал дээр очиод ингээд гараад үзэх юм бол ер нь бол айгүй хэцүү. Тэр тэгтээ ингээд караны гоолоор ингээд шатаар бүр тийш авирж юм дээр купе гэх одоо юунд кабин те кабинд руу ордог юм байл шүү дээ те биэс нэг барилгын компани 2 3 жил ажиллаж байсан байхгүй. Тэгтээ манай барилгын компани каранист бол юу эргэтэл юм байсан л та. Тэгтээ яг ингээд тийшээ өөрөө ингэж авирж гарахад бол үнэхээр л гайхалтай л. Хэр орчим хэр өндөр үт юм бэ ер нь? Барилгаас хамаарна. Тэгээд караны марк секцээс хамаарна. Янз бүр. Ингээд өөрийгөө босгох юм л шүү дээ. Бас каран. Тэгээд караны доод яг нөгөө каран өндөрлөдөг юу нь байдیں۔ Гэтэ нөгөө яг каран өндөрлж явахд явцад нэг каранист бол дээрээ байх хэвгүй бууцсан байх хэвтэй байдаг байхгүй. Тийм болохоор засварчод гэж байгаа. Тэд нар ирээд ингээд өндөрлөн ер нь өөрийгөө өндөрлөдөг. Тэгэхээр нөгөө нэг одоо тэр юу дотор л баг өдөржингөө байдаг те. Тэгнь. Тэгээд за тэгээд хоол унд бийцхаас хавлал бүх асуудлаа эндээ шийднэ сте те. Тийм. Тэгэл өөрийгөө бас зарим үедээ цугаацуулах ч юм уу тиймэрхүү хүнд ерөөсөл ганцаархнаа л тэгэл байж байна сте. Дээр мэн сүлжээ мүлжээд асуудалгүй. Асуудалгүй. Ер нь тэгээд өдрийнхөө ихэнх өдрийг ихэнх цагийг ер нь бол каранд өнгөрөн тэгээд харих гэж ер нь унтах гэж л ер нь бол харина. Тэгээд өглөө босоод 9 цагт ажилд явбал орой 7 үед буурна. Тэгээд сунах үедээ бол цаашаа сунаад явчихна. Хоноод ингээд бетонтой үедээ бол хоноод ер нь тэгээд өглөөнөө бууна гэд янз янз байгаа. За барилгын талбай дээр каранистын хувьд бол юм байна те. Яг одоо ажил мэргэжлийн хувьд хэр их мэдрэмж шаарддаг вэ? Их мэдрэмж шаарддаг шүү дээ. Ер нь ингээд эмэгтэй хүмүүс каранист болсон бас тохиолдол хэр байдаг вэ? Зөндөө байгаа. Эмэгтэй каранист ер нь бол зөндөө. Яг чам шиг ингээд гэхдээ яг хоёлал ингээд сошиалд ингээд нийт дийл болгоод байгаа боловч яг чиний үеийн охтууд хэр вэ? Миний үеийн охтууд ер нь бол зөндөө гараад ирсэн мөлий. Намайг ингээд анх каранистаар ажиллаж байхад 18 таад ажиллаж байхад ер нь бол эмэгтэй миний үеийн охтууд ер нь бол харагддаг байсан. Тэгээд энэ жил түрүү жилээс ер нь бол харагдаж байгаа. Ер нь энэ жил ер нь зөндөө олон эмэгтэй миний үеийн каранистууд ирэхтэй тэгээд тиймэр хүүхдүүд гараад ирсэн мөлий. Одоо ингээд би бас ингээд ханаас чиний рилийг үзчихсэн за. Тэнгүүд ингээд жоо хүүхдүүд амар комент хийдэг юм лээ те. Ингээд та ингээд юу рилээ гэж та ингэж та тэгвэл өдрийн нэг өдрийн ингээд харуулаач гэдэг ч юм уу те. Би нэг хэсэг нөгөө ингээд ажил зогссон. Тэгээ нөгөө бичлэгийг бэлдсэн байсан байхгүй юу. Тэсэн чинь над руу нэг хөрхөн нэг жоохон байна да. Хэдгээр ангийн гэв. Тэсэн чинь тань яагаад бичлэгээ хийхгүй байгаа юм бэ? Таны бичлэгээ ингээд үзэх дуртай шүү би гээд. Тэгээд ороод ирсэн байсан. Өөр нэг хүүхэд би бас нөгөө ингээд YouTube дээр бас нэг хий гэж бодоод байгаа. Тэгээ ганц хоёр бичлэг хийсэн байсан чинь тань яагаад YouTube дээр ингээд бичлэг хийхгүй байгаа юм? Тань яагаад ингээд ажлынхаа тухай юм хийхгүй байгаа юм гээд тэгэж хөрхөн асууж орж ирж байсан. Гоё л идэм билээ. Тэглэг байхаа тий. Тэр болно гэхдээ яг ингээд тайлбарлаад хариулаад чадчихна уу юм? Та хариулж шүү дээ.
жоохон хүүхдүүдэд бол хариулж тийм үү яг нөгөө хөөрхөн гин цагаанаар ингээд асууж байгаа. Дараагийн асуух гэдэг зүйл нь одоо нэг 21 настай шүү дээ. Одоо нэг дараагийн амбицлж байгаа ч юм уу эсвэл за одоо би нэг ямцсан каранист ингээд хийгээд үзчихлээ 3 жил орчим те. Одоо нэг ийм руу ч юм уу эсвэл ингэнэ гэсэн ойрын зорилго ч юм уу тиймэрхүү юм юу. За бүр алстаа бас ойрын зорилгоос гадна бүр алстаа том амбицлж байгаа юм бас юу. Одоогийн ер нь бол зорилго би ингээ барилга дээр 3 жил ажиллаж байхад каранист мэргэжил гоё нөө ийм хариуцлагатай өндөр мэргэжилсэн дээ надад бол инженерийн мэргэжил бас нэг түлхүү таалагдаад байгаа. Барилгын инженер үү? Тийм тэгээд энэ жилээс уг нь саяны жил энэ жил сурах гэж бодож байгаа дамжаагүй. Тэнийг харсан 9 сарын 1 болсон үү. Дээр өжсэн чинь нөө. 8 сарын 31-нд бараг санаад өө маргааш 9 сарын 1 юм шүү. Тэгээд энэ жилдээ амжаагүй ер нь дараа жилээс ер нь инженерээр сурах гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол цаашд ер нь бол барилга тал руугаа ингээд жоохон наандаж би ингээд караны мэдж амжаа цаашаа бүр жоохон ухаж тунхаж явна гэж бодлоо. Ер нь гэхдээ энэ барилгын салбараас бол холдохгүй л гэж бодож байгаа. Одоо ингээд нөгөө каран барьсараагаад ингээд барилга дээр байсараад өөр ажил хийхээр чаддгүй юм билээ. Одоо нэг ингээд ажил хийгээд ингээд сурцсан юм чинь тэгээ өөр ажил дээр ингээд чаддгүй тэгээд ронголцоо карана барьсараагаад нөгөө суугаа ажил хийсараа сурцсан. Тийм болохоор энэ бол өөр тийшээ хазаахгүй хаа л гэж бодсон шүү дээ. Тэгээд яг тэр дээр гарсан үед бол тэгтээ бүх анхаарал яг ажилдаа төлөвлөх хэрэгтэй баг тий. Бүх юм ингээд харна хинэн тэгэл дээрээс нь хараад харуу нь гоё. Тэгэл ажлуудаа бараг нөгөө ингээд хүмүүсээс нь төрүүл арчнаа эндээс тийм ах юм байна. Энэ инхэн вэ тэр тэгхэн вэ гэдэг. Учир ер нь яг оюутан байхдаа ч юм уу сурч байхдаа ч юм өөр ямар төрлийн ажил хийж ирсэн бэ? Өөр ажил хийж ирсэн үү? Би хийжсэн. Би ч ковидтой жил голдонго би цэвэрлэгч хийжсэн. Шоколадны үйлдвэрт. Тийм. За. Тийм тэнд цэвэрлэгч хийгээ бас туслах хийжсэн. Тэгээд 12 яг төгсөөд зах дээр ажиллаж байсан. Цэцний лангуун дээр. Худалдагч хийгээд. Тийм нөгөө ах ихчийнхаа юун дээр очиж ажиллаж байсан. Тэгэл каранист болж байсан. За найз залуутай юм л шүү дээ. Тийм. Найз залуу нь бас барилгын чиглэлээр ажилладаг хүн байсан уу юу? Тийм, инженер. За хамт ажилладаг. Хамт ажилладаг байсан. Одоо тэгээд тусдаа ингээд бэргээд аваад гарцсан. Тийм. Юм очлаа зүгээр ахын би ингээд чи мэдэхгүй ч болно л да. Тэгтээ зүгээр нийтлэг ингээд Монголын хоёлаа нэг амар том юм ярьж магадгүй. Тэгтээ яг чиний бодлыг сонсч марна те. Монголын ингээд барилга дээр гарч байгаа асуудлаад байгаа шүү дээ. Одоо чинь барилгын компаниуд дээр гардаг хамгийн том асуудал нь болохоор хугацаанд ашиглалтанд ордгоо гэдэг асуудлууд байдаг те. За өөр ингээд зах зух асуудлууд байна. За чиний бодлоор яагаад үгүй ер нь тэгтээ хахад чиний бурууч ажил зүгээр хоёлаа өөрсдийнхөө үзэл бодлыг хэлж байгаа шүү дээ. Яагаад иймэрхүү асуудлууд гараад байна гэж бодож байна. Хугацаанаас ялаа гэдэг. Тийм хугацаа одоо чинь л хугацаан дээр. Хугацаан дээр их юм бол зарим юунууд чинь компаниуд чинь миний бодлоор бол зарим компаниуд ингээ барига одоо ингээ бүх юм шатааралтай байгаа шүү дээ. Захиалагч гүйцэтгэж тэгээ тэрний дор баригаад байгаа. Тэгэл яг ингээд хэд их хугацааг нь альсвал нөгөө тулгаад өвчтөг ч юм уу, альсвал санхүүгийн байдлаар ч юм уу. Тэгэж ер нь бол жоохон хойшлогддог байх. Тэгэхээр нөгөө нэг захиалга авч байгаа борлуулж байгаа компани нь өөрөө бүр ингээд амар шахуу хугацаа хилээд амлаад захиалга авчдаг гэсэн үг. Тийм байж магадгүй би бас сайн мэдгүй байна. Тэгээд зарим газруу тийм байж байгаа хөө. Би нөгөө бас тийм хугацааны ясан барилга дээр очиж ажиллаж байгааг болохоор. Өчигдөө одоо нэг 3 жил хугацаанд хэлчих юм шүү дээ. Чинь одоо яг чи өөрийнхөө зүгээр тоосноо бодвол хідэн блок барилга босголцсон. 8 юм уу? 8. Хэдэн төрлийн компанид ажилласан? Яг нэг компанид тэгээд төсөл дээр өөр. Тэгээ миний хамгийн анхны төсөл чинь Нутгийн буянгийн Ярмагт байдаг 12 давхар байд юм аа. Хайперсэн дэслөө. Тэгээд дараа нь тэгээд хурдын нэг нисгтэр яадаг. Би ч ер нь 2-9 одоо баригдах хоолойхоо дундаа нэг карант байдаг байхгүй юу? Тим төсөл дээр 2 удаа очиж байсан. Тэгээ наан Муйс 50-ын тэнд Z64 байлоо. Тэрний 16 дээр 2 барилга дээр нь яг дуусгаалдаад 2 тийш ингээд явчихсан. Гэтэ одоо Нутгийн буян ч юм уу хурд ч юм уу дандаа том компаниуд анханаас явцсан үгүй юу? Ер нь гэхдээ дандаа том компаниудаар явж ирсэн үгүй анханасаа. Үгүй нөө би чинь миний ажиллаж байгаа ч юм болохоор Бэлгүн Монгол гэдэг компани. Тэр нь болохоор яг хурдын нөө гүйцэтгэгч компани байхгүй юу? Тэгэхээр яг манай тэр компани одоо нөр цаанаас ингээд барилга авлаа гэхэд тэр төслүүд дээр нь очиж ажиллаж байсан.
нэг ийм яриад мэдгүй яриа ч юм уу яг бодит юм ч юм уу мэдгүй байна. Бас чамд бас тохиолддог ч юм уу гүч юм хахаас мэдгүй шүү. За одоо гэхдээ ер нь хэр байт юм бол чиний иргэн тойрон нэг барилгын компани цалингаа өгдөг ч юм уу те. Одоо ингээд ийм оюутан залуу дүүнер мүнер ингээл маш их туслах муслахын ажил зундаа ягдэн шүү дээ те. Тэгээ нэг мөнгө авч чаддгүй ч юм уу. Тиймэрхүү асуудал одоо хэр гарч байгаа бол чиний мэдхээр ер нь. Одоо ер нь тийм асуудал байхгүй хаа. Байхгүй. Тэгээ ер нь бол хүн өөр л ах. Тэгээ миний ажиллаж байгаа надтай ингээд хамт өдөрж байгаа ажиллаж байгаа баригуудууд бол ер нь бол мэдээж хүүхдүүдийн одоо ингээд барилга дээр ажиллаж байгаа юунуудын туслахуудын цалин бол өгөөлүүдийн зарим газрууд нь болохоор өгдөггүй юм шүү гэлээ. Одоодсэн тийм асуудал байгаа. Мерсэр ер нь бол байгаах. Тий. За тэгээд дучралтаа бас өнөөдөр ярилцахад бол үнэхээр таатай биш байхад. Тэгээд би чамд өнөөдөр бас гоё надаас анх удаа дүү орж байгаа юм чи өнөөдөр гоё бас бүтээгдэхүүн танилцуулна. Манайхын нэг юм макрон гэж юм бол өнөөдрийн ширээн дээр байна. Тэгээд ер нь амттанд тэр дуртай бай. Одоо нөө фитнес тавьж байгаа. За. Амттангаа хариулсан. Окей, сахараа хариулсан уу? Ахаа, сахараа хариулсан. Сахар. За би тэгвэл чам чигээ сахаргүй бүтээгдэхүүн танилцуулъя заяа. Энэ ахын дүү болохоор манай одоо брэнд бүтээгдэхүүн Sweet Compot гэх компот байгаа. Тэгээ энэ болохоор олон жимстэй. За тэгээд энэ нь болохоор яадаг вэ гэхээр одоо сахар тэгээд сахар орлуулагч за тэгээд жимсний сахар гэж одоо ер нь 3 ангилдаг юм байна. Тэгээд манай компот бол ерөөхдөө жимсний сахараар бүтсэн компот байгаа. Жимсний сахар нь өөрөө юу вэ гэхээр нөгөө нэг одоо энэ компотууд ингээд оронгууд нь жимснүүд байгааз. Тэгвэл яг энэ жимснүүдээс өөрөөс нь гаргаж авдаг. Одоо чиний тоор байлаа гэхэд тоороос гаргаж авдаг сахарыг ашигладаг бүтээгдэхүүн байгаа. Тийм болохоор ханаас шам гоё компотноос өгнөө тэгээд энийг бол багш чинь бол хорихгүй л баг. Ер нь жимсэн тэр дуртай байна. Жимсэн гайгүй. Ер нь нийтхүү. Хэдэн. За, фитнест явж байгаа гэж байна. Одоогийн байдлаар. Одоо өвөл ерөнхийдөө юу гэж байна? Өвөл манай ажил саяхан зогссон ч ер нь бол өвлийн амралт дээр голцсон амарчдаг л да. Тэр нөө зунжингаа ажилласан чинь тэгэл өвөл яг амарч байгаа юм чинь 100 хийж чадаагүй юм удаа хийн. Фитнестэй мөн өөргөө жоохон завгүй байлгана гэд тэр талаас нь ер нь ятдаг. Ер нь гэхдээ карантины өдрийн ажлын цаг нь хэр урт байт юм бэ? 9-7-гийн хооронд. Өглөөс 7-гийн хооронд. Нэг гарч бол буухгүй шүү дээ тий. Нэг гарч бол цайны цагаараа л буuna. Буувал яг баг буухгүй л буухгүй. Тэгээд цайны цагаараа буувал буухгүй. Тэгээд зарим үедээ өөрөө дээрээ хоолой идчихэж чинь. Чи бүр тэгээд юун дотроо хоол моол идэв юм үү? Жижигхэн нөгөө тоогоо ус баслагч идэрээд байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тэгээд буммаргүй залах үед тэгэл тэгээд зарим үедээ нөгөө үлгүүл чинь хоолоо. Юун дээр? Бундангаасаа үлгүүлээл тэгээд. Чи бүр тэгээд за одоо тэр ингээд нэг юу дигээ байгаа шүү дээ. Тэгээд дигэнд ингээ хоолоо үлгүүлчихтэй юм уу? Тэг ингээ татаа авчтай юм. Тэгээд татаж ангуутлаа тэргээ наашин татаад авчдаг байхгүй. Тэгэхээр одоо яа гэсэн үг юм? Одоо ингээд нэг юм урт юм байгаа шүү дээ. Тэгээ энд одоо хоол чи ингээ гоццсон байлаа. Одоо энэ яаж чам дээр хүрэх вэ? Өвөл нь ингээ татаад ингээ яаж. Ингээ татт юм уу те? Татангуутлаа кабин руугаа ортуулчихна. Тэгээд авчихна. Тэгээ ингээ авчт юм уу те? Тэгэхээр бүр тийм доороо жижигхэн юм ингэж хатгаж аваад тэгээ өөрлөгөө аваад ирд юм те? Тэрийг гэхдээ доороос нь хүн үлгүүлнэ л дээ. Тэгэн л дээ тэгвэл мэдээж үлгүүлнэ л дээ. Ямар загас ярьж байгаа шүү дээ. Тэгээд өөрлөгөө татаад вау. Тэгээ үнэхээр яг тэр болныг энэ чүмхэр нарийн те. Монголд одоогоор чиний хамгийн өндөр баригдсан барилга дээр ажиллаж үзсэн барилга чи хэдэн давхар вэ? 16. 16. Ярмагт уу? Ярмагт шин Мөсөн 50-нд зэт 64 гэдэг. Одоо яг чиний мэргэжлэр тэгвэл сурч байгаа дүүнертэй хандж хэлэхэд ажлын байр хэр олдцтой байдэ. Энийг бас суучмаар. Тэгэж яа. Тэрийн сайн мэдгүй байна. Би ингээд нэг хэсэг ингээд каранерэл хийж яхад ингээд бичлэг хийж яхад жоохон хүмүүст ингээд одоо өөрийнхөө мэргэжлийн хүмүүс жоохон юу яасан загнуулсан. За. Хит ингээд манай мэргэжлийн ингээд дэлгэлээ инглээ тэглээ ингээд тэр загнуулсан болохоор тэгээд ер нь жоохон хаширсан. Одоо яг тэгэхээр өрсөлдөгч олон гарч ирэх гээд байна гэж хязгаарлаад шүү дээ тэрийг. Яг нэг бодлын тэрэн зөвд тэ нэг бодлын бас юм болгон ч хоёр талтай. Тэгээд зарим хэсэг нь жоохон ингээд загнасан ч бас ийм байна тийм байна бичлэгээ зогсоо болгээд нэг хэсэг хүмүүс тэгэж орж ирсэн. Одоо гэхдээ тэр чамаг тэр тэгж хийсэн хүмүүс чамаг бичлэг хийхэд зогсооход нөлөөлсөн үү? Үгүй би бичлэгийн ерөн зогсоогоогүй. Амралт хэлсэн болохоор зогсоохгүй. Ер нь тэгээд хүн бойлчиж чадахгүй гэх тусам ер нь бол айгаа зүгээр сууж болохгүй. Тэгээд адилхан л
Уггүй гэх туссан мандалцаа тийм ээж чадна гэж хэлэх ёстой. Тэгэх юм бол энэ хүн чинь энэ ингээд загинчингууд л ингээд дайшилчингууд эн чинь дугуй олчих юм байна, айчих юм байна. Ер нь тийм болчих штэ. Тийм болохоор анх гарч ирж байхад хүмүүс каранистууд би гэхдээ миний мэрэгжлийн хүмүүс наваа тэхгүй байх гэж бодож байсан. Уг нь илүү илүү ингээд ойлгоод өстө чи яханд юм бэ тийм нэг бахсан чинь зарим хүмүүс нь бүр ингээд бичлэгээ устгаа байл за бараг дугаарыг бол уулзын навшаа. Тийм хүмүүс их орж ирсэн. Тэгээд зарим каранистууд бол өмөрсөн зүгээр нь гоё нь бидний мэрэгжлийг ингээд дэлгэж гин. Гоё сайхнаар харуулж гин гээд тийм тэгээд жоохон муухай ааш гаргасан хүмүүс тэгээд бууж өгөөгүй. Тэгэхээр тэгтээ яг тэр хүмүүс зүгээр чи өөрийнхөө л амьдралын нэг өдрийг л харуулж байгаа боловч каран гэдэг мэрэгжлийг амар сүртэй хүмүүс тайлбарлаж өгөөгүй байгаа юм байхгүй зү. Харин тийм би уг нь энэ мэрэгчлэр ороороо ингэрээ тэгэрэг гэсэн байхгүй. Тэгээ ер нь одоо ингээд тэр хүмүүсийн санаа нь болохоор яг нэг бодлын зөвлөлтөө тэр ингээд олон хүмүүс орж ирж чадахгүй хүмүүс цалингийн бодоо гараад ирэнгүүт нөө эрсдэлтэй ажил болохоор одоо ингээд энэ тэнд одоо ингээд хүн дарж аллаа ч юм уу инглээ тэглээгээ тиймэрхүү гарч ирж байгаа шүү дээ. Хариуцлагагүй ачаа савлуулаа гэд тиймэрхүү хүмүүс олшроод ирнэ гэд. Нэг бодлын тэрэн зөв. Гэтэ нэг сэтгэл хөдлөлөөр ороод ирнэ тий. Сэтгэл хөдлөлөөрөө чамаа хараад сэтгэл хөдлөлөөр ингээд ороод ирчин. Тэгэхээр ингээд эрсдэл их нэг бодлын цалин унгаан тэг каранч одоо эрсдэлтэй ажил юм чинь. Тэгэхээр ингээд янз янзын хүмүүс ингээ ороод ирэхээр ингээ бидний мэрэгжил ингээ юу болоод ирнэ гэх. Үүдээ тэглэнэ тий. Нэг бодлын тэрэн зөв. Гэтэ би яг хоёр талаар нь л ойлгосон л та. Тийм ээ. Гэтэ ер нь бас энтлийн бас гоё бариад ч юм уу. Ингиж бас чи бас дараагийн юмнуудаа хөвлөс гоё бах тий. Харин тийм. Тэгээд караны мэрэгжил бол ийм чухал болохоор манай бидний сэтгэл хөдлөлөөр хандаараа гэдэг ч юм уу тий. За хоёлаа гэхдээ эхний асуултаасаа төрсөн шүү. Одоо ах нь ер нь жоохон зөвүүн болоод байгаас үлээ. Хүмүүс наваа ингээд нэг яг юм асуугаар тэрэн дайруулахгүй ингээд өөр дэш аваа явчихдаг байхгүй. Буцаагаад очиж ихний асуултан дээр. Ер нь ажлын байрны хувьд тэгэхээр боломжтой бай. Ажлын байрны хувьд уу? Тий. Гарч ирж байгаа л хамаарна да. Хэр юутаагаас нь. Чадвартаагаас нь л. Тий. Юу төгсөө гараад ирж байгаа шүү дээ авирлахгүй юм дээ. Чадвартаагаас нь хамаарна. Тэгэхээр бас л гой бүр ингэ яриад төглөө тий. Яг хаа гэхдээ яг үнэн шүү угсаа ямар ч мэрэгжил манайхаа тэгээд чадвартай байвал мэдээж оновчтой хэдүүлээ байж чадсан шүү. Тийм болохоор бас бити сэтгэл ялангуяа ийм нарийн мэрэгжлийг манайхаа бити сэтгэл хөдлөлөөр хандаараа эн чинь эмчтэй бас ялгаагүй шүү. Банк тийм шүү дээ. Тий. Чим банк ийм нарийн юм шаардаж байгаа болохоор тэр чинь тэр өндөр маш хүн ачаануудыг нааш цааш нь олж байгаа болохоор бити манайхаа сэтгэл хөдлөлөөр бас энэ дээр хандаараа манай дүүнрээ, манай үеийн залуучуудаа, манай ах эгч нараа гэж бас хүсмээр байна. За учрал айлын ер нь хийддэг хөх вэ? Би ч ер нь айлын ганц хөхт. Ганц. Ер нь айлын ганц хөхтэй. Эгч дүү юу байхгүй. Эгч. Айлын хөхтүүд хөвчлэн нэг юм ганц манцыг ингээл манайхан нийтээр нэг тийм ойлголттой шүү дээ. Жохон ирэх байдаг. Жохон ингэдэг гэдэг. Аавч ер нь юм эсхий үйдэг хүмүүс үү? Манай аав ээж хоёр ч залуудаа ногоо тардаг юм байсан. Тэгээ манай ээж ч одоо бурхан болсон. За. Тэгээд одоо аавтайгаа хоёулаа ер нь хотод байгаа. Тэгээ би ч нөгөө дархуул юмгийн орхон жимээс ногоо гэдэг ер нь бол яг ногоо тардаг газар хөвгт. Тийм. Дарханд ер нь гэхдээ бүр багт ногоо тардаг гэсэн. Багасаа л ингээд чамааг аваад туслуулаад ингээд явцсан. Тийм. Тэгээд энэ мэрэгчлийг бас яг сонгож явахт нь аав ч юм уу за аавынх нь хоёр дүү нөлөөсөн гэж шүү дээ тий. Одоо хэр дэмжиж байна? Манай эхэндээ жоохон айдаг байсан. Тэгээ нөгөө ганц охиноо тэр дээшээ гаргаж харж байгаа. Тэгээ дээрэс нь бас янз бүр хүн амьтны гинтэйч вэ гэдэг тий. Тийм тэгээ одоо бол ер нь бол дэмждэг. Манай ах ч өөртөө одоо байнга миний талд манай багш гурвч байгаа. Багш нь гэдэг нь одоо каранистын одоо юуны багш гэж байдаг байхгүй дадлагын багш гэдэг. Тийм тэгээд манай ах ч өөртөө би тэгээ сургалтанд суугаад багш дээр очиод. Тийм. Зүг. Одоо ингээд яг сургалтанд сууж байгаа ч юм уу те Монголын яг энэ каранистын чиглэлээр ингээд одоо сургаж байгаа сургууль нь за сургалтын төвд нь хэр чанартай бай тээ. Бол. Чанартай. Гайг бахоо гэж. Гайгүй. Ер нь бол хариуцлагатай ажил юмч мэдээж чанартай байгаа. Тэгээд нөө дадлагын багшууд нь ингээд мэдээж 10 20 жил ажилласан хүмүүс төр очиж дадлагын дандаа тийм хүмүүс байдаг. Ер нь бол чанартай. Тэгээд чанартай гэхээс айгүй хариуцлагатай хүнд нь очил яаж байгаа юм чинь. Ер нь бол найдвартай хүн дээр очиж болохоор. Одоо яг дээш ингээ авирж байгаа шүү дээ. Би үл өндөрөөс амар айдаг байхгүй юу? Одоо чинь ингээд би ингээд нэг хүнийг айцтайгаа ингээд нэг нүр
тулчвал зүгээр эдэн штэ. Би нэг жоохон өндөр уул дээр гарч байгаа бас жоохон айчдаг байхгүй. Одоо чинь манай гэр нэг 8 9 давхар махар руу ингээл орчхоор би ингээ цог монгоор харж чаддгүй, доошо моошо харж чаддгүй ч юм уу. Тиймэрхүү айдас байдаг заяа. Тэнгүүд яг ингээд хүн өндөр дээр гарчингууд хүний сэтгэл зүй ч юм уу эсвэл үнд хэр нөлөөлтий анх чамд юу ямар байдаг гэсэн бэ? Би анх амар өндрөөсөө дөгтсөн. Нэг давхраасаа дөгтсөн. Бүрүү? Тийм. Оо за. Тэгээд анх ингээд ахыхын каран дээр гарах гээд ингээд очиж байхдаа би эхний удаа ингээд очих гэж гараад би гараагүй болсон. Одоо нөгөө хүмүүс дарахад нөгөө ингээд сураач багтай. Ер нь ингээд ах дээр бас ингээд дадлгаар хийж очижсэн байхгүй хамгийн. Тэгээд очихгүй яасан чинь за би бөлё чадахгүй мэн гээд тэгээ би нэг тгийж аваа тэгээ замдаа ингээд өргөө жоохон зоригжуулаад зүгээрээ чадна гэж. Тэгээд тэр үед чинь тэр барилга нь одоо нэг 5 6 давхар дээр үжсэн юм. Дараа нь би нэг сар гарны дараа очлоо яалаа. Тэгээд каран бүр дээшээ өсөв байгаа шүү дээ 5 6 давхар дээр байгаад бол. Тэгээ нилийн өндөр болцсон байсан. Тэгэл тэр үед ингээд амар ингээд жоохон зоригжуулаа гарч исэн. Тэгээд нэг хиндэ гарахтай амар гаш ингээд гар бүр ингээд чичрээд ингээд хөлмөл ингээд чичиж ингээд. Тэгээд тэр чинь амар ингээд эвгүй санагдчихж байгаа шүү дээ. Тэгэл манайх за зүгээрээ чи ингээд өөр юм бод ингээд өөр тийшээ хар гэдэг дээшээ гарч захт ингээд амраад өөр тийшээ хар ингээд алсыг хар гэдэг. Тэгэл би каран дээр гарч ирчихэл ингээд жоохон ингээд сандраал ингээд доош харангуул ингээд нийл шилтэл байгаа шүү дээ. Тэгээд доош харж чадахгүй ингээд жоохон ингээд айгаал бие бэрэлсэн ч манайх. Ингээд чи ингээд зүгээр алсыг хараад ингээд харан ингээд өөр тийшээ юмд ингээд сатаараад ингээд харахаар ингээд нүч чи ингээд нэгт хилээд ингээд орчинтойгоо тасаад гоё харагдаад эхлэнгээд тэгэл удаачгүй ингээд сэтгэл ингээд тайвшраал ингээд өөр тийшээ хараад юу нь бол тэгэл ахандаа өндрөөс айдаг байсан чинь айдтайгаа нур тулаад каран дээр гарсан шүү дээ. Одоо тэгтээ байхгүй. Одоо байхгүй. Одоо тэгтээ хаа нөгөө өндөр барилга юун дээр гарахаараа жоох ингээд айдс ингээд жоохон гарахгүй байж байгаа каран дээр гарна шүү дээ. Тэр жоох ингээд айдс жоохон төршдөг байхгүй юу. Тэнгуудлаа тэгэл өөртөө ярина шүү дээ. Чи яах гээд аам шүүстэй энэ дээр гарчаа тэгэл. Наад чинь тэгтээ надад сонирхолтой байл та. Одоо нэг 5 6 давхар вахт наах гарах гэж чадаагүй ч шүү дээ. Тэнгүүд чи дараа нь очиж бүр өндөрлсөн бас карамаар нь өөрөө өндөрлсөн тийм. Тэгсэн чинь тэгж яахтан тэгэл өөрийгөө жоохон зоригжуулаад зүгээрээ чаднаа өөр юм бод ингээл тэсэргаад гарсан. Энэ хувийн ажлын чин одоо мист руу орё заяа. За хамтдаа ороо танилцуул. За дотор нь юу байдаг вэ гэдгийгс эхлэе. За юунд хэрэгтэй болохоор тийм 2 ирчак гэж байгаа. Ирчак за. Тийм. Тэгэл 2 ирчакаараа л хөдөлгөөл. Гүг яг ирчак нь бодлоо угсаа байгалах л та. Гэхдээ зүгээр чиний юм одоо хувийн юмтай холбоотой ч юм уу. Одоо чиний ашигладаг юмнууд ч юм уу байнга байж идэг юмнууд ч юм тиймэрхүү юм юу байгаа. Каран дотор уу? Тийм. Ус буцлагч. За. Тэгээд жижиг халуун догоо. За. Тэгээд ус мус тиймэрхүү л нэраш цэнлэгч мэлэгч станц дээр. Тэгтээ тэндээ 200 өртөө байт юм уу тийм? Тавтаага. Nice. За. Тэгтээ ялч юу ингээд хан ингээд чамтай ингээд яриа сууж хата хүртэл ингээд нэм амрууч орчих гээд тэр нэг амар гоё нэг юм бахархууштай байна миний бодлоор. Тийм болохоор юм мэржлээдсэн цааш тохой илүү гоё хайрлаарай гэж хүсмээр байна. Баярлаа. Одоо яг зүгээр гарч ирж байгаа л чи болохоос яг ингээд нэг коллежид төгсөөд ингээд мэрэгчлэрээ амар гоё амьдарч байгаа залуучууд амар олон байгаа. Одоо чинь гоё гагнуурчтай байна, гоё том дэргэний операторууд байна те. Эднэр яг ингээд бас өөрсдийнхөө ямиг яг ингээд чамшиг гоё рил хийгээд ингээд ер нь яагаа ингээд сурчилж болохгүй гэж те. Хүн болгон заавал Монгол улсын их сургуулийг төгсөх албатай юм уу те. Тийм болохоор энэ дээр наханд үчи дахиад бас бичлэгээ улам гоё үргэлжлүүлж хийгээрэй. За. Ер нь яг манай подкастын нэг метраж нэг цагтай байдаг. Гэхдээ ах нь үл гоё чамаар бахархаж байгаа болохоор энэ яриагаас ингэсгээ дуусгая гэж бодчих. Гэхдээ төгсгөлийн эсрэг үгээрээ. Ер нь ах нь ингээ хүн болгоноос асуучдаг байхгүй зүгээр подкастын сүүл хэсгийг ер нь хүмүүст үлдээд юм. Тэр нь болохоор юу гэхээр мэдээж хаа нөгөө чамд ингээ санал тавьж хаад манай подкастт ороод чагийн санал тавьж хаад за би нэг иймэрхүү юм ярьчвал зүгээр дээ эсвэл би иймэрхүү юмнууд нэг хүмүүст хэлчих юмсан гэдэг ч юм бодож явж исэн ч юм уу тиймэрхүү юм байвал подкаст амийн төсөл хэсгийг сочондоо үлдээ тий. Энэ хэсгийг одоо чамд үлдээ. Би одоо юу 10 жилийн дүүнертэй л хандаж хэлмээр байна. Тийм тэгээд ер нь ингээ байгаа байдал гэр орон хувцсанаар ер нь 10 жилийн хүмүүс чинь тийм юмар их өрсөлддөг штэ. Одоо намайг ер нь сурдаг хахад ингээл хүмүүс чинь тийм юм гээл жоохон одоо юу ч тийм миний үдсэн тийм байсан л да. Ер нь бүхэл үе тийм л байсан баг тийм тэгэл тиймэрхүү юмд одоо ингээд битгий тийм байгаасай.
Тийм одоо ер нь тиймэрхүү битгий шаналаасаа ингээд байгаа амьдрал, байгаа орчин тий. Тэр болгонд ингээд битгийнгээ шаналаа, шантраад ингээд энэ чинь тэр зүрийн л асуудал шүү дээ. 10 жилийн ингээд төсөөд ингээд амьдралдаа гараад ирэхэд ер нь хүний амьдрал ингээд чи өөрөө л тэр бүгдээ гараараа бүтээн. Тэгээ тэр бол асуудал биш. Тийм тэгээд караны мэрэгжлийн ингээд их асууад байгаа бас хүмүүс тандаж хэлэхэд юмд бас сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Миний ингээд бичлэгнээс харахад тэр ингээд айгу амархан харагдчихэж магадгүй. Гэтэ ер нь бол их сэтгэл хөдлөлөөр хандаад за одоо ингээд сургалтын суваад гарч ирээд өстө өндөр цалинтай ийм тийм гэж тэгж ер нь бол хандаж болохгүй. Тийм. Баярлалаа. Гэтэ ахын дахиад нэг юм асууж. Одоо чинь танаа үеийнхэн бол хувцаараа за ялангуяа эмэгтэй хүмүүс бүрд гэдэг үж магадгүй л. Бидний хувьд бол ингээд фүүзэрэл флекстэй байсан тийм. Амар гоё ориг пүүз өмсөл зааланд ороо ингэж хахарч ивэл ориг гэж ашиг тийм. Ер нь гэхдээ ханд ингээ 10 жил тохот октод ч юм уу ер нь яагаад нэгнээс юугаараа ингээд илүү гарах гэдэг илүү их хандлага нь юу байдаг? Жохон ингээд тэгтээ яг надад бол тийм хүрэл байгаагүй тэгтээ ингээд мэдрэгдэжсэн ч юм уу тиймэрхүү одоо жишээ нь ингээл утас те хэрэглээ тэгээд мөнгө зөнгө ч юм уу тиймэрхүү юмараа одоо ингээл тэгээд ингээд одоо гарч орохдоодсан дээ хэрглэж байгаа мөр их яа тийм болов уу гэж харагдсан ер нь бол тийм тэгтээ яг би нэг 10 жилдээ жоохон ичдэг байсан л да одоо ингээд өмсөн утас муцгээд тэгэл жоохон одоо манай үеийнхэн ч одоо ингээл хүүхдүүд ч арай өөр байгаа штэ зарим хүүхдүүд ч тэгэл жоохон ичдэг байсан жоохон санаа зовдөг байсан тэгэл яг амьдрал дээр гарч ирэл тэр болгоны би өөрөө ажил хийгээд авчиж байна тэгэл ингээд жоохон буцаж бодонгол тийм юмд яагаад ингээд шаналал ичээл ингээд явдаг байсан болоо гэж бодож байсан. Яг үнэ наад үгүй чинь бүр тавтаад хэлчмээр нийт үнэ бити зүгээр л гоё өмсөж байгаа хувцас уваагаад цэвэрхэн өмсчихвэл те би тийм хувцас өмссөн байна би ийм юм өмссөн байна бити ичиж байгаараа хан зүр нь бас тийм хөдөлгөөн юм зүгээр л би нэг амар гоё гангалахаас илүүтэйгээр зүгээр л өмсөж байгаа хувцасаа уваагаад өмсчихлээ. Тэр нь бол байгаа зүйлээ сэтгэл хангалуун байх гоё юм байхгүй. Одоо жишээ нь заавал 3 камертай хувцас барих гэдэг л болцсон бахтай хүүхдүүд маань би энэ жилээс л 16 барьж үзэж байгаа. Тэрнээс бол би ч одоо XR XS-тэл тэр нөө Samsung-ийн дуцтай нөө каран барьдагцсан тийм байсан. Тэгэл ер нь бол би хэрглэж байгаа юмдаа нэг хэмэр яадгүй одоо ингээл үнтэй юм авчихсан чанартай мэрглэн тэгэж яадгүй ер нь бол байгаа зүйлдээ сэтгэл хангалуун. Тэгтээ яг ингээ хит бас доожоогүй явж болохгүй. Цэвэрхэн өмсөө цэвэрхэн хэргэлждэг. Тийм. Бас өөрийгөө урамшуулдаг байх хэрэгтэй тий. Өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй. Мэдээж өөрөө ажлыг өөрөө гоё өцөжл өөрийгөө шагнаж гин гэсэн үг байна. Өөрийгөө бас гоё шагнадаг. Бис уцаанд авч байгаа. Би харуулчих бүр. Би одоо энэ iPhone 8 барьдаг байхгүй юу? Тэгээ одоо нэг 16 авцсан л байгаа л та. Тэгээ ирж байгаа л та. Тэгтээ ингээд бас яг одоо ингээ манай найз нөхөд би ч бас олон хүнтэй харьцдаг ажилладаг болохоор заах шүү. Тэгээ наач бас арайч биш хэлдэг байхгүй тий. Бас зөвл бах л та. Олон хүнтэй харьцаж байгаа юм чинь iPhone 8 гаргал. Яг миний iPhone 8 асуудалгүй зөө юм. Зураг дарчиж болж гин, ярьчиж болж гин, хүн амьтанд хайрцаж болж гин, Facebook, Instagram бүх юм орж гин те. Асуудал гоо. Тэгсэн боловч яг за би ч адаач царай ч юм уу да гэж бодож эхэлж байгаа бас. Яг нь ингээд яг бэлэн болсон үед ингээ өөргөө шагнажтай шүү дээ. Ингээд эвдрээг бол ингээд явж илэн. Гэтэ яг ингээд за би одоо ядаа л яг энэ үе дээр ингээд өөргөө шагнажий та гэсэн тиймэрхүү байдаг те. Тэг яг үнэ. Яг тийм байдаг те. Тийм тэгж бас өөргөө шагнажиул яа тийм тэрүүгээр флекс нэрэ. Тэс та 10 жилийн хүүхдүүд ихэвчлэн л одоо яг гоё ажлыг авч байгаа хүүхдүүд байгаа л та ихэвчлэн тэгэл ээж аваараа л ингэж байгаа бах та. Тийм. Ер нь ихэнх ихэвчлэн гэж зарим хүүхдүүд нь тийм байгаа, зарим хүүхдүүд нь өөрөө олж байгаа. Тийм. Өөрөө авч ивэл хамаалгүй тэрнээс хан гайхуулаад яваарай миний түнрээ. За тэгэл тэгж хэлмээр байна дөө. Тэгээд ямар цааханд ирж оролцсон маш их баярлаа. Ахнаас нэвтрүүлгийн төгсөлд гоё гарын бэлгээ өгнө. За мэдээж ер нь нөө powered by Sweet brand тэгээд Sweet brand-ийн будаа байна. За манай будаа бол ахын туу манай фитнесийн багш ч гайгүй бах уу. Манай дээд сортны жилдээ нэг л удаа тарьж ургалдаг. За Japanica сортны будаа байгаа шүү. Тэгээд энэ дотор мөн одоо макранчиг нэг юм бас өөр төрөл багтсан байна. За мөн чангаасны компот багтсан байна. Энд хоёулаа олон жимсний компот гэсэн. Энд л чангаасны компот багтсан байна. За мөн аханд яг адилхан жуус байгаа. Зэлсний жуус нь энэ мөн адилхан яг жимсний сахараар ийддэг бүтээгдэхүүн байгаа. Савлгаанаас дахиад ашиглаж боломжтой те. Чи магадгүй гоё жуусыг нуучаад каранта авчиад усыг ч юм уу тавьчихгүй. Тэгээд бүтээгдэхүүнүүд баг тасарчлаа. За зүгээр. Надад сонсогч энэ давд я биччихлээ болохоор. За тэгээд ийм байна. Тэгээд
энэ бэлгийг бас дүүддээ өгчий. Баярлаа. Тэгэд ах нь бас манай подкастт одоо нэг 30 гаруй зочин орсон байна. Тэнгүүд хамгийн залуу зочин баг чи болж шүү. Тэгээ надтай үеийн залуучууд л орж ирж байсан. Хамгийн жоо хөвгтнөл чи бас орж ирлээ. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна хань. Тэгээд урьсан зэндээ баярлалаа. Зээрээ үргэлжлүүлээ. Тэгээд цаашдаа яг энийг хийгээрээ. Тэгээд бас үеийн залуучуудаас манайхан гоё яг их сургууль одоо төгсөөгүүдсэн. Энэ чинь бүрэн ямар боловсрол гэдэг вүлээ? Бүрэн дунд уу? Биш бүрэн тусгай дунд боловсрол гэдэг лөө? Ямар? Одоо каранист ч юм уу жолоо одоо юу одоо том машин барьдаг жолооч болсон шиг гэдэг лээ. Тусгай дунд гэдэг баха. Тусгай дунд боловсрол эзэмшээд сайхан амьдарч байгаа залуучууд маань өөрсдөө ажил мэргэжлийг ингэ сайхан гайхуулдаг байгаараа тэрэндээ хайртай байгаараа ингэж амьдарч болдог шүү гэдгийг бас олон хүүхдүүдэд хүргээрэй гэж миний зүгээс хүсэж байна. Тэгээд энэ удаагийн подкастыг энэ үрээд өндөрлөе. Тэгээд Powered by SV brand бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд дараагийн 7 хоног дахиад өөр сонирхолтой зочнотойгоор уулзцаая. Баярлалаа. Баярлалаа.